За яг хүүхд залуучуудын театр яг хажуугаар явж байна. Тэгээ. За та түн зогсож. За. За амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дахь сууг телевизэн танад оны нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэж та бүхэндээ хүргэхээр манай баг хамт олон гараад явж байна. За ажил дээрээс нэлээд бас ажлаа дуусгаж гараад замын төгжрэлдээ бас нэлээд бодлоод явж байгаа. Өнөөдөр бас нэг гоё хөдөлмөрч одоо бас яг л нэг энгийн нэг сайхан айлыг зорж очие гэсэн бодолтой. Наашаага одоо би энэ сонгоо архин дүүргийн одоо хүүхд залуучуудын театрыг уулзаад тохирчлаа. Уг нь би ажил дээр нь очие гэсэн. Ажил нь болохоор одоо энэ нэг даргооны ичээ бас одоо нэг юм гар дээрх одоо нэг жижиглэнгийн худалдаа гэж байдаг шүү дээ. Одоо манайхан ярьдгаар одоо ингэ гудамжинд юунууд одоо янз бүрийн аймснэ кремрэ гэл одоо нийтийн хэрэгцээний бараа зардаг. Маш хөдөлмөрч, маш тусрах. За нэг юм сайхан одоо айл байгаа да. Тэгээ хоны гисэн чинь зөвшөөрсөн. Тэгээд зөвшөөрөөд за дүүн одоо ингээ очих нь шүү. Ажлаараас гарч ийн төгжөө ихтэй байна гэсэн чи харлаа тийм үү. За би тэгвэл одоо гэр ормоор ингээл хөрх юм бас яарад явсан чинь өнөөдөр жоохон бараагаа их тураагаад хөдөлчих. Тэгээ бид нар даргоон дээр нь уулзах байснаа амжихгүйгээр наашаа гараад тэгээ араас нь за та зогсчих гэдгсэн чи энэ юун дээр байна гинэ. Энэ театрын хажуудалд байж гинэ. Тэгээд энэ чи уулзъя гэдэг чинь одоо хэдүүлээ буугаад танилцъя. За цааваа та. За сайхан хаварч байна. За сайхан хаварч байна. За буугаад ир та. За ажил өндөр. За ажил ихтэй байна уу? Ажил ихтэй байна. Харж 8-д авгүй байна уу? Үгүй яах вэ тэгэл. Өнөөдөр яасан хитгээ бууцаа та? Өнөөдөр жоохон эрт буучлаа. Эрт буучлаа тий. Эрт буучлаа тий. За одоо их сайгүй дарууха. Одоо ингээ өнөөдөр энэ айлд хонон манай багийнхаа хоорондоо ярилцаа. За хэдүүлээ нэг яг нэг сайхан Монголынхоо нэг аж амьдрал донд нэг орё те. За бас нэг жинхэнэ хөдөлмөрөөрөө ямар нэгэн юмнаас хараат бус те. Өөрсдийнхөө жинхэнэ мөнчгөрөө гэж манайхаа ярьдаг штэ те. Энэгээрээ ажиллаж амьдарч байгаа нэг юм сайхан айлыг хонж одоо олж хонё гэд бодож яваад тэг ах чөрөөгөө зорж байгаа юм байна. Ах маань гэртээ юу? Гэртээ байгаа. Гэртээ байгаа те. Цаач ажил ихтэй байна уу? Яг бас одоохондоо бас арай ажил эхлэегүй гайгүй л байна. Гайгүй л байна. Тий гайгүй л байна. Ер нь энэ зурлаач сэтгүүлчийн телевизэд ажиллаж ер нь 4 сар гараад 4 сарын 20-оос хойш тэгээд 5 сар гарч иж эхэлдэг. Манай салбарын юм байхгүй юу? Нөхөр нь бол яг үндсэндээ бас одоо телевиздэг олон жил зураглаач одоо телевизийн салбарт бол олон жил ажилласан ийм одоо мундаг хүн байгаа тий. Та одоо бараг ачцсан явж байна уу? Бараг ачцсан. Лагаараа хэрэг юм аа. Оо ингэ ач тийм үү? За манайхан болоороо авсаа яваад. Оо за ингээл бэлээ юу зараад байгаа юм бэ та? Оо тийм үү? Хүний ойр зүрийн нэг амс төсийг дотор хувцас тэрко уларч таарчиг бэли левчиг нүдний шил тэгэл бэлээ амс одоо тэгэл бүхэл нэг юм ойр зүрийн хэрэгцээ байдаг шүү. Зүрийн өдөр тутмын хэрэглэнэл тэр бүхний чинь одоо ойр зүрийн хэрэглээний барагч хүн дэлгүүр орохгүй одоо хороолд орохгүй зах орохгүй яг хажуудлаасаа явж байгаа гудмаар зориогүй зүгээр явж байгаа хүмүүс аваа ивчдэг. Яг тийм. Ер нь бол одоо бэлик чинь нэг 5000 төгрөгийн үнэтэй, оймск чинь 2500-аас тэгэл ер нь 3500 бүр үнэтэй л 5000 төгрөгийн үнэтэй. Дэлгүүр зараад оймс авахд бол хамгийн бараг хямдхан л 5000 төгрөгийн оймс байна. Тэгэхээр өнөөдрийнхөө одоо яг гудмаар одоо зориогүй зүгээр одоо энэ ажилласаа буугаад өглөө ороод явж байгаа ийм хүмүүс бол ихчлэн одоо миний бараг яг одоо гол худалдаа авчдаг тэр байгаа шүү дээ. Гэтэ очихоор одоо бэлтгэлгүй байдаг. Та бүхэн маань одоо тэгээд яг одоо яг натурал орох нь шүү дээ. Одоо жирийн нэг ийм амьдралтай хүмүүсийн амьдралтай танилцъя гэдэг хахад одоо би бас нэлийн цааргалсан боловч энэ хүмүүс маань очигээд тахаар нь одоо тэгээд тэгэл одоо зөвшөөрчлөө. Баярлсан шиг ч. Тийм. За тэр одоо хаана вэ? Одоо манайх Баян шууны Монгол керамик. Монгол керамик. Эндээс гайгүй холгүй те. Гайгүй энэ чинь сойрхон. Эндээс гайгүй ойрхон те. Хөдлөхөө тэгвэл. За зөвшөөрсөн. Ариун нэгч бол те. Хонохыг зөвшөөрсөн. Гар өрсөн. За тэгээд хэдүүлээ гэрлүүг очиж байгаа тэндээ сайхан тухтай. Яриагаа өргөжлүүлээ. За тийм. Би одоо юм хураацсан байгаа үнийг ямар одоо энэ чи бараагаа гаргая гэлтэй шойлоо те. Очиж байгаад бол би дүү нагаа явчих. За тийм окей.
За нэг тамхилч баха. За сайхан аварж гин үү? Сайхан аварж. За би амгалан сүрэг тарга. Тарган. Онц сайхан урав. За та нар бас тарга аварж гин үү? Тарга. Уран бүтээл өндөр. Яг явж ил байна нэг юм. Дурам мэргэн үү? Тий. Дурам ягаад нэг сумын сургуулийн баримтгын хийж байгаа. За. Тий. Говьолтой аймгийн Гуйлан Тосгон гэж байдیں۔ За. Тэгээ одоо Дэлгэр сумын хариалталтай тэгээ одоо Тосгон гэж байдیں۔ Тэгээ тэрний сургуулийн 60 жилийн баримтгын хийгээл. Тэгэл ингээл ах чи өрн давхичаа да. За. Давгүй ах маань бол одоо унган нутаг бол өөрөө говьолтой хүн шүү дээ, тий? Тий, говьолтой. Говьолтой аль сум бай та? Говьолтой жаргалан шүү дээ. Манай Жаргалан. Хангаа авраг. Одоо ингэж за одоо улаацлаа. Чи бас ховдын воёнтыг баггүй. Тий, бас. Бас улаацлтнаа гоё юм байна. Тэг. Утгаасаа ер нь гараад удаж байна да. Ах нь одоо 8 дугаар анги 1987 онд төгссөн. Тэгэл гарсан. Тэгэл гарсан. Тий, тэгэл явж байгаа шүү дээ. Цэрэг зураг тэгэл ингээл сургууль гэж явсаар байгаа л тэгээ. Өнөөдөр махагч хоёрын очно гэж шалсаар байгаа л ирлээ дээ. Христианыг тий. Шалаад шаллаа да. Шалаад. Танаа тооны чи ирлээ гэж. Тий, танаа тооны гэдэг яах вэ гэхээр за мэдхгүй өөрөө мэдхгүй. Би нөгөө зовлонгийн ойлгох юм. Харин тэгин шүү дээ. Та ойлгохгүй бол өөрөө ойлгох. Тий, тэг нөгөө хоноол. Одоо хөөдөг явах хэрэгтэй. Одоо манайд хонож болно үстэй. Одоо хоно шүү дээ харин тий. Хон тий. Энэ зураглаачийн замнал руу хэдэн хоноос яаж яваад орцсон юм бэ? За ингэсэн ах нь. За. 1989-с 91 он цэргийн аль паалаа Эрдэнэ дотод. За. Тэгээд Эрдэнэний Гокиг бол хүмүүс мэдэн шүү дээ. Тэгээд Гокийн телевиз гэж том телевиз байлаа. Монголд анхны телевиз. Тэр нь зураглаж хийж илээ. Тэгэл ер нь тэгж явж байгаа нөгөө Гокийн хөрөнгө оруулалтаар Гокийн юу гэж би чинь төгссөн шүү дээ. Кино урлын сургуулийг. За. Тий. Ерөөсө цэргийн албанд байж захтаа өөрөө зүгээр сонирхлоороо зураг мураг авч сонирхлоороо камермен хийж ягаад дараа нь мэрэгжилтэй болсон юм шүү дээ тий. Тэгээд нөгөө телевиз би чи Эрдэнэтийн нөгөө нэг талбайд зураг авдаг болж шүү дээ. Зураг фото авдаг гэсэн юм. Тэр үед чи одоо яг сквадрын талбай, Эрдэнэтийн талбай эдгээр дээр чи нэг юм жижиг хөрхөн самбар мамбар тавьдсан, хөвөл тавьдсан нэг тийм зурагчд байдаг байсан шүү 90-д онд тий. Яг тийм байсан. Тий. Тэгэл би тэнд чин чихмэл тавиал хажуудаа нэг юм самбар тавьчаал зураг авдаг. Мөнгөж бас гайгүй олдог байсан. Ямар үнэтэй авдаг гэсэн юм тэр хүчтэй. 250 төгрөг. 280 төгрөг. Газар дээр нугааж өгдөг те. Газар. Манайх чи Эрдэнэтээс Богондор нааш яваад хотод ирээд тэгээд нэг хоногийн дараа аваач өгдөг. Хотод ирж угаад Эрдэнэтэй угаадаг газар байгаагүй. Байхгүй. Хотод ирж угаад энэ Аквадор угаадаг. Конико Миналто тий. Тэгж угаад. Тэгээд угаасан нурмууд авч чинь очиад нөгөө хүмүүс нь хүлээж чинь. 2 хоногийн дараа гэж авна штэ. 2 хоногийн дараа гэж авна. Тэгээд хүмүүс нь хүлээж чинь. Тэнгүүд нь айгүй би хүн яагаагүй. Энэ одоо бичлэг хийх, одоо видео хийх энэ одоо зүйлийн сонирхол ер нь хаанаас өтөгдөд яаж яваад ингээд юм. Энэ чинь бас их чадвар. Энэ айгүй энэ нэг яг дөрвөлжин өнцгтөр харна гэдэг чинь бас айгүй хэцүү байхгүй. Тий, наач ихгүй. Айгүй хэцүү байхгүй. Тий. Энэ мэдрэмжийг хаанаас олж аваад яагаад энэ рүү дурлаад ингээд зэрэгт байхдаа ер нь энэ яг миний хийх ёстой ажил юм байна гэж бодоод энэ рүү одоо сэтгэл судлж чулуудаа оров. Наач юм ах нь цэргээс өмнө ах нь нөгөө Говьолтой аймгийн Темс гэж байсан юм. За. Техникийн мэргэжлийн сургууль гэж. Мужийн анги. Тэгээ манай багш Чинбатга багш байсан. Тэгээд нөгөө өөрөө фото сонирхдаг. Тэгээ би нөгөө энэ фотог чинь угаадаг болж шít нөгөө пилог кино. Тий, пилог угаадаг гэсэн. Тий. Тэгээд би амар их тэр оюутнуудын зургийг угаадаг. Тэгээд туслах нь байсан юм уу? Туслах нь. За. Тэгээд зардаг. Ааха. Тэгж явж байгаа л тэгэл тэрэгт явчихгүй юу. Тэгэл очиод тэгэл тэрийг хөдөлж явж явсаар байгаа л энэ зураглаач мэрэгчлэгдээ. Тийм байна. Тэр үед дурласан. Манай юу зураглаачийн багш чинь Монгол улсын урлагийн гавьцсан Цэрэн гэж. Сая урлагийн газар бол. Тий. Сая юу нь явж ийн л дээ хөргөө нөгөө авсан зураг нь би ч юм таардаг нэг дэлгэр ингээд нэг гүйдэг штеп. Доод аракусаас ингээд авсан. Тийш. Тэр би 4 сая үтчихэд хөргөө. Тийм. Ойлголт тусч байлаа. Зураг авна гэдэг бол тийм амар ажил биш байхгүй. Одоо бол ингээд яг ухаалаг уцтай болсон хүн болгол тэгээ аваад л байна л да. Гэтэ бас үгүй л дээ. Яг үнэ. Наадах жил би ярих гэдэг байхгүй юу? Тий. Наадах жил ярих гэдэг. Одоо хүн бүхэн ингээд
ингээл гар утсан дээр зураг аваад би болж гин бүтэж гин бид нар зураг авчихна гэх юм. Мэргэжлийн юм чинь шал өөр шал. За би яагаад гэвэл би одоо ингээд манай ингээд дүүнэр мөн хорим хийдэг байхгүй юу. Тэгэхээр би заавал мэргэжлийн зурагч авч явдаг байхгүй юу. Та нар наад гар утсаараа битээ аваа. Яагаад гэвэл мэргэжлийн бол мэргэжлийн зураг бол зураг үлднэ гэж. Нэг юм давтаж хийдгүй юм гайхамшигтай мэргэжилтэй. Нэг өнцгий. Тий, ер нь. Ерөөсө хүний олж хараагүй юмыг хардаг. Тийм ээ. Тэгэхээр тэр нь бол ингээд түүх бол үлддэг. Тэр л гоё л доо. Тэгэд одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Зураг л үлдэн шүү дээ л гэж. Үнэн шүү. Тэр бол маш үнэн. Зураг үлднэ гэдгийг би ганцхан жишээ ярив. Би нэг 1998 онд нэг зураг авсан байхгүй юу? За. Гоктор. За. Тэгээд нэг Белазны жолооч нэг хүний тухай. Тэгээ өөргөнд тэр хүн тэгээд өөргөнд бурхан болсон л доо. Тэгэл тэр ах түнэр нь надаас хүүхдүүд нь гуугаад тэр зураг үлдсэн. Тэгээд айгүй их баярлалтай байл шүү дээ. Аав юм өвөөг юм одоо энэ гоё харсан гоё зураг гээл. Аавынх нь тэр Белаз том Белаз жолоодж байгаа. Тэгээд тэр ухарж байгаа мухарж байгаа. Бүр бичлэг дээр нь бүр фото зураг видео нэгэдэг. Бүгд нь өгсөн. Айгүй баярлалаа шиг. Би тэрүнд л их баярлсан. Гэрэл зураг бол түүх өгүүлнэ гэж тийм яг. Түүхийг л өгүүлээд байгаа. Одоо та нар хийж байгаа нэвтрүүлэг бас түүх шүү дээ. Ер нь тийм. Нэг дугаар гээл зүгээр нэг айл ингээл хонгоноод байгаа юм шиг биш байхгүй. Биш байхгүй. Энд чинь нэг түүх бичээд байгаа байхгүй. Түүх амар асар том түүх. Нэгдүгээр айлын түүхээс гадна Монголын түүх байхгүй. Энд чинь ингээл жилээр үеэр ингээл солигдоод айлуудын өнгө зүрхтэй хүмүүсийн харилцаа зан төрөх яаж ингэж яваад байгаа гэдэг юм чи ингээд одоо бүр тэгтээ олон жилийн өмнөх дугаарыг үзээд энэ дугаарыг үзэхэд ондоолцсон байх шүү. 5 жилийн дараа ахтайгаа нэг яг энд нэг уулзаа. Тэгэд бас сонин те. Тэгэд нэг түүх бас өөр болов шүү. Одоо миний унж байгаа машин өөрчлөгдсөн байна. Миний гэр ороо өөрчлөгдсөн байна, тийм ээ. Олон баримтг нь хэлээ дээ. Тийм бах та те. Одоо баримт киноны төрөл гэдэг чинь бол бас хэцүү төрөл л дээ. Ер нь бол те. Их цаг хугацаа шаардна, мэдрэмж их шаардна. Баримтат кино гэж судалгаа их шаардна. Тэгээд баримттай хийдэг юм баггүй юу? Энд чинь фантазлаад уран сайхандад явчихдаг юм биш шүү дээ. Яг үнэ. Яг бүх юм нь баримтан дээр суурилсан. Бүх юм нь үнэн. Дараа нь тэр чинь түүхийн амар том судалгааны баримт үлдээж байгаа байхгүй. Хүн тэгж ярьдсан биш. Манай Бадуун самбуу ярьдэн шүү дээ. Баримт кино хийх хэцүү гэж. Одоо ер нь бол явж анда. Хийгээл явж байна. Баримт үлдэх гэж. За, ариун агч маань одоо тэгэл ер нь олон жил одоо энэ нэг юу худалдаа хийлээ шүү те. Тэглэж төхөрхий. Тий, хөрхий. Тий. Бас л дутгаж байгаа шүү. Гадаа ингэ зогссон шүү. Халуунд халж, хүүтэнд төрж. Одоо тэгээд энэ ч энэ Сапоро даргуу маргууны хавар ингээд зогсоход бас нэг юм зөвшөөрөл гэл янз бүрийн юм ингэхүү. Хэцүү. Хэцүү юу? Хөөгдөн шүү дээ. Хөөгдөө тий. Хөөгцөрлөө. Хөөгцөрлөө. Тэгээд тогтол тийш хэлий хөргөө. Тий. Бас чанга тий. Олон жил зогсож шүү дээ. Гадаа олон жил зогсож. Энэ яг нэг манай биш тэ 2 хүүхэдтэй шүү дээ. За. Манай том хүү байна. Тэгээд нэг зээ манад өссөн. За. Тэгээд эднэрийн төлөө бид гурвын төлөө зогсож байгаа шүү дээ. Тий ярина. Та бас тэгэл кино гэл бас. Тий юу машиндаа ингээл хөрх юмт юуг бараг ачаал. Бараг ачаал шүү дээ. Бараг ачаал тэгэл явна тэгэл хөрх юмт өстө. Би өстө ханаараа барахдаг шүү дээ. Үннээ барахдаг байна. Муу ирэх хинт ш байхгүй. Бид гурав одоо. Яг үнэн дээ. Ер нь л хань ижлэгдэг зүйл. Ой шүү дээ. Хамгийн л одоо хайртай хүмүүсийн төлөөлөл тэгж зүтгэж байгаа шүү дээ. Яг үнэн тийм. Тэгээс өөрийн биеийн жаргалыг хөөх юм бол хүн ер нь юугаа тэгээд халуун танаад хүүдэн төлөө өөрөө зогсож байгаа юм чинь. Тийм. Тэгээд яваад өгнө шүү дээ. Аим төвчээртэй манай анч зург. За энэ юун залуучууд энд байгаа даа. Ой нааш ороод ир. Танилцээ. За ороод ир. Миний хөө нааш. За ороод ир. Алло. Бадам зунда. Хоёлаа. За ороод. За энэ хараа. Манай автоонууд. За нэрээ хэлээрэй. Бадам зунда. За Бадам зунда хэдэн настай юм? 8 настай. За Бадам зунда чи одоо даваа өвгийнхөө юу юм? Зэн. Зэн юм уу? За аль сургууль сурдیں۔ 86. За сурлага давгүй юу? Давгүй. Хичээл амарсан уу? Хичээл амарсан. Хий сурах юм? Нөгөөдөр. Нөгөөдөр нэгтгэд үү? За. Ашаа. Гэртээ ганцаараа үлд чаддсан юм уу? Чадахгүй. Чадахгүй. Хайхав. Юунаас айд? Сүнс. Яа. Сүнс хаад үдээ. Хичээлээ чи өөрөө хийдэг үү? Шилөө үгүй. Эмээд хийдэг. Эмээд хийдэг үү? Эмээ тусалдаг уу чамд? Эмээд тусалдаг. За, эмээгээрээ хийлгэх үе байна уу заримдаа? Байна.
За одоо алдарсан. Амжилт. Манай үүд юу яадаг шүү. Сайн сурах шүү заяа. Лууя. Аа. Энэ өөдөө юу яадаг штэ. Чи нөгөө нэг юу яадаг байхгүй юу? Текст буулгана. За. Баримт кинонод синхро авчин штэ. За. За бид нар ч бас сэтгүүл хийдэн штэ. За. Тэнгүүд нөгөө сэтгүүлийн ажлыг энэ хоёр чи хоёлаа хийн. Оо за. Хүний яриаг буулгаал тэгэл шууд текст болгоол. За хэмлээ. Хов төгөлдөр. Хойд төгөлдөр. За. За зээ юу? Хүү юу? Тэ. За. За одоо хэддүгээр анги? 5. 5 дугаар анги юм уу? Тэ. Хойд төгөлдөр. Одоо аль сургуульд явж байна? 80. Лундаа тэгээд жоохон ажил хийхгүй гоос тээ. Тийм. Чи лундаа. Наач хус авцсан гэд худлаа ярьж байгаа байхгүй юу? Би ганцаараа авдаг байхгүй юу? Яг ясам дээр лундаа хутлаа авахгүй тээ. Авахгүй даа чи зөв хажууц. Яах уу гээл би чи. Яг тийм дээ. Гэр цэвэрлж байгаа нүн нү. Гэр цэвэрлж байгаа нь бол үнэ өөрөө нь хэлээ. Өөрөөр нь хэлэх үү. За амжилт. За баяртай. За. Та нааш суух дөгч нь үү? Энэ нөгөө манай сэтгүүл гигэ маань. Аа. За энэ нараа нөгөө миний нөгөө за энэ нөгөө тий. Энэ нөгөө нэг миний нөгөө ажиллаж ирсэн нөгөө нэг манай найзуудын гаргаж ирсэн юм. Сэтгүүл явахгүй юу? Энэ одоо таны одоо энэ гигэ Монгол гэж энэ одоо танаа нэгдэл юм ба штэ тий? Продакшн. Энэний одоо энэ Говьалтай аймгийн Гуйлан тосгон байгуулагдсны 50 жилийн одоо 50 60 гэл ингээд хийгээд байгаа. Энэ чөлөөлөх ус. Тий. За. Энэ хараа сэтгүүлээ гаргаад давхар кино минууд ингээд бүгдийг цогцсойд юм ба штэ тий? Яг тэгж байгаа. Бүх юмнуудыг. Тий. Тэгээд дээрэс нь ингээд энэ одоо кинонууд нь Кинонууд нь ингээл Клипнүүд тэгээд за. хийсэн биш. Ургийн баяр, хурим, алаа шийхгүй юм байхгүй юм. сумын ой. Тийм. Тэгэл газрын Хонхны ой. гол сумын ой баримт. одоо 20 30 40 50 жилийн ой. Тэ зөндөө. Төсөлтүүдийн ой гэж бас их болдог болсон байна одоо. Тий. Одоо ч хүмүүс ч бас нэг 40 жил, 50 жил, 60 жилийн тэр төгснөө тэгээд их сайхан цуглддаг Тий, болчих. мөнгө хурим, алтан хурим гэд ер нь хийхгүй юм байхгүй. Тий. Багро байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, багро. Ариун нэгч бас говьалт ах уу? Тий, би чинь үндсэн Говьалтай аймгийн Хөмс сумын угуул. За. Тий, одоо Монгол улсын гадны жижигчин Бацх гэж миний аавын талын авах байна. Одоо завхны гэдэг Бацхгүй Тий. юу? Бацхгүй чинь Бацхгүй аав санжааж өгч хүн манай аав хоёр эгчтэй хоёрыг. Оо за. Бүлүүд юм уу юу л үү Тий. тий? Бацх ах манай аав хоёр эгчтэй хоёрын хүүхдүүд. Тийм Ах бай. хоёрын хүүхдүүд. Тий. Ямар сони. Би энэ таалганы хөтлөөд миний хамгийн анхны хонсоо Бацхгүй шүү дээ. Тий. 30 40 жилийн өмнө ер нь би энийхээ Өөр бид хоёр Говьалтай аймгийн Багын. хүлээжвэн тэмсийн сурагчтай байлаа. За. Тий би гуйлан тосгоноос очсон. Аха. Энэ маань Жаргалан сумаас очсон. Орчсон. Тэгээ энэ маань Говьалтай аймгийн хүлээжвэн тэмсийн мужирны ангийн оюутан. Би болохоор хүлээжвэн тэмсийн жимсчин ногоочны ангийн оюутан. Тэр үеийн тэр темсийн сургалт Монголцтой янз юм байсан. Янз шүү дээ. Тэгээд нэг гэрвлийн хүмүүс болсон. Тэгээд нэг рүү усаа манай ариун дэвч хоёр ярьж байгаа шүү. Тогтлоо тэгээд. Тэр үеийн тэр темсийн амьдралын тухай ярил л да. Одоо тэр үед чинь ингээд яг сум орон нутгаас ирж байгаа хүмүүс бол аймгийн төв дээрээ байрлал тий. Дотор байранд байна. Дадлах хийн, нэгдүгээр курстэй дадлах хийн, хоёрдугаар курстэй дадлах хийн, ер нь айгүйх амьдралд ойрхон одоо сургуульчин тэр үеийн тэмсэс. Одооний бол мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн месүүд. Одооний тийм эсвэл Одоо политехник тий коллеж коллеж болсон тий. Тэр үед одоо темс гэдэг мэрэгжил нь бол Байхгүй болсон тий. Тийм байлээ. Нэг нь Жимс ногооны анги, нэг нь Мужийн ангид. Тийм байна. Та одоо Жимс ногооны анги маа гэхээр одоо юм тэр мэрэгчлэр энэ тэр юм хийсэн үү? Тийм. Ер нь бол би жимсчин ногоочны анги төгсөөд Говьалтай ангийнхан гуйлан тосгонд модержлын газар гэж. Манай гуйлан тосгон чинь ер нь тосгоны статустай газар энэ Монгол улсад цөөхөн байт юм билээ. Тэгээ манай Говьалтай аймагт бол гуйлан тосгон тухайн үед бол гуйлан хороо гэж ер нь сумуудаас нэлээд том тийм хүн ам олонтой суурьшлийн бүс нэг цэвэрхэн сүүл байгуулагдсан тийм
газар байсан. Ус сувг барилга өсрэлтийн контор, тэжээлийн аж ахуй, мод үржүүлгийн газар гэсэн 3 тийм улсын том үйлдвэртэй газар байсан. Тэгээд бид мод үржүүлэхт одоо хуваалгадж анх арчийн гараагаа эхэлж ялаа. Тэгээд харамсалтай нь бид нарыг очиход бол энэ зах зээлгээ чинь эхлээд ер нь яахаа мэдэхгүй хүмүүс бужигнаж одоо дөнгөж 18 хүрчсэн хүүхдүүд болохоор зэрэг ерөөс уучраа мэдэхгүй айгүй хэцүү байсан. Тийм. Яг тэр шуурган дүртэй. Тийм шуурган дүрсэн. Дороо 7 дүртэй. Айлын том охин. Өнөр юм шүү дээ. Тийм. Тэгээд ээж аваа хоёр маань их залуухан. Тэгээд өөрөө бас 7 дүртэй. Тэгээд тэр зах зээл эхэлж яхад бол үнэхээр манай Баруунтав аймагт бас амьдрал хүнд байлаа л да. Тийм. Тэгээд ер нь бол одоо газар цэвэрлэн мал аж ахуй гэж хоёр салбар бол энэ аюух унсан нэрвэгдсэн салбар шүү дээ. Одооноос л харин одоо нэг сүүлийн ер нь 10 жил л эвтэйхэн одоо төрхөнд орж байгаа шүү дээ. Түүнээс аюух хэцүү байсан шүү дээ. Энэс ингэж жилж угаагч исэн одоо давхар бас хүн амьлгийнхаа ажилчтай бас хамт хүн амьлгтай асрагч хийж илаа. Юус хийгээгүй юм байхгүй. Цэцэрлэгт хүртэл ажиллаж илаа. Тийм. Тэгэл одоо хаана ямар оронтой байна чи ажил гэхээр л ажилдаг л юм л байлаа. Тэгэндээ одоо ажил олдож ивэл тэр голд шилэх юу байхгүй шүү дээ. Голд шилэх юм байхгүй. Одоо ер нь Ахтугаан Батан Сатан гуулсан та хоёр маань талаас ер нь бүгд гоо алтаатай бас байгаа хүмүүс байна уу? Бүгд ер нь ашигаа утгаар бараадсан. Яа н ихэнх нь л бүгд ороод ирсэн л тий. Тий. Бид хоёр чинь нэг амрах журмаар бол ер нь явж үзээгүй. За юу ажиллаар яваад идэм үү? Дандаа ажил. Дандаа ажиллаад. Одоо Гэгээ Монгол сэтгүүлийн студийн энэ ажил чинь бас өгөөжтэй ажил шүү дээ. Тэгээ яг ингээд хагас бүтэнсэнд чамаагүй шөнөнд чат чамаагүй. За манайх маргааш тийм үйл ажиллагаатай. Нөгөөдөр тийм үйл ажиллагаа эхэллээ. За танах хүрээд ирээрээ. Гээл. Ер нь ийш тийшээ бас. Тийм. Зөвхөн нутаг гэлтгүү бас явчихгүй. Ер нь бол тийм. Жижиглэн худалдааныхаа ажлыг бол төрдөө орхичихно. Тийм, төрдөө орхичих нь. Ягаад тэгэхээр манай энэ хүн чинь одоо бас би чинь ер нь одоо энэ Гэгээ Монгол студийн олон ажлыг хийж байна. Тийм байна. Ерөөс арын албан хийхгүй ч юм байхгүй. Ерөнхий менежер хийж байна, тогооч хийж байна, үйлчлэгч хийж байна, жолооч хийж байна, харуул хийж байна. Тийм байна. Баян шундаа ер нь ирээд удаж байна манай хоёр. Баян шунд ч одоо ер нь бараг 20 жил амьдарч шүү дээ. Энэ одоо бол бүр одоо нутаг шүү дээ. Тийм, дассан газрын даав зүйл ингэж манайх сая бас нэг 4-5 жил ийш хороол руу нүүсэн. За. Тэгсэн чинь манай дүүнер чи ихэвчлэн ингээд энэ баяр шуугаар миний анх л одоо би чинь бас Дархан хотод байсан юм. Тэгээд энэ хотод орж ирэл баяр шуунд л би ирсэн анх. Ер нь энэ арилжин аймаг баяр шуунаас гэлсэн шүү дээ. Тэгэл хороол руу 4-5 жил ингээд тэнд амьдрахаар явсан чи ерөөсөө л одоо ингээд нэг 2 хүүхэд мань жоохон. Тэгэл тэднэрийг ингээд үлдээчэл явах гэхээр нэг онцгой. Тэгээд заавал ингээл дүүнэрээ бараадаал нэг заавал нэг юм хантай байхгүй л ерөөсөө. Тийм тусламж дэмжлэг тийм хажуу айл байсан ч гэл за манай 2 хүүхэд байж байгаа шүү. Харж байгаараа за орхоо явлаа шүү гэл ингээл санд бэнд явдаг. Би тэр ч ерөөсөө шүүн унтж байгаа чамаагүй өглөө ерөөсөө 4 цаг тусаал явдаг хүмүүс шүү дээ. Тийм учраас ерөөсөө хүүхдүүдээ ингээл гэр орноо бусдаа хажуугийнхаа айл ах тустай ингээл даатгаал явдаг. Ер нь бол одоо 5 дугаар анги боллоо, 6 дугаар анги боллоо гэж одоо том боллоо гэж үзэхгүй шүү дээ. Үзэхгүй. За болохгүй. Байнга л хажууд нь харж шинжаахгүй бол болохгүй гэдэг нэг юм байсаар л байна. Тийм нэг айхтар тэгээд өглөөд байхгүй ч гэсэн ер нь бол одоо энэ бас сөрөг нөлөөтийнүүд байна бас. Одоо жишээлбэл электрон тамхи гээл энэ хүүхдүүд бол ер нь анзаарч байхад бол манай хүүхд жоохон штэ, манай хүүхд тэгдэггүй штэ л гэж хүмүүс одоо ярьдаг. Гэтэл тийм биш. Би ч одоо ер нь 20 жил үйлчлэгээний салбарт ажиллалаа. Энэ бараа зарлаа. Тамхи таталт бол энэ 3 дугаар ангийн хүүхдээс л эхэлж байгаа. 1-р ангийн хүүхд жараа гайг байгаа, 1-р дугаар. Ер нь 3 дугаар ангийн хүүхд л тамхи татал эхэлж байгаа. Тэгэл одоо электрон тамхиг бол одоо энэ залуучууд ялангуяа энэ охтууд бол маш их татчих байна. Тэгэл хажуугаар нь яг өөрөө би хэрэглэдэгч гэсэн ингэж явж хахад заримдаа нэрээч бас нэг айтайхан жүмэртэй юм шиг үнэртэж байгаа. Тэгэхээр зэрэг биднэрт одоо надад тэгж харагдаж байгаа, анзаарч байгаа чинь энэ сургуулийн хүүхдүүд бол эд одоо юм сонирхдаг
шохорхдаг насан дээр байгаа юм чинь магадгүй эднэр бол одоо ангийнх нь хүүхэд ч юм уу жоохон ах ангийн хүүхдүүд бол хэрглэж л байгаа. Тэгэхээр тэрнээс бол сороод үзэж л байгаа. Тийм учраас л одоо ерөөсөл яг хичээлийн тараал тэд нэр хүүхдүүдтэй яг тоглоом байранд чинь нэг жоохон зур тэгнэлтэй. Тэгээд ер нь бол тиймэрхүү зүйлсэн сэргийлж одоо авч байгаа. 20-од жил яг одоо нэг гэсэндээ олон нийтийн дунд одоо гудамжинд гэх юм уу те одоо хүмүүсийн хэлж байгаа яг нэг худалдааны бизнес хийж штэ таны нүдэн дээр одоо ингээл яг өстой 8 настай барсаасаа 80 настай хөтлөөртөл ингээл байнга яг тэрүүгээр ингээл хөдөлгөөнд дунд тарга бүгдийг харж байгаа ажиглаж байгаа штэ тэгэхэд л одоо 3 дугаар ангиас ахуулаад тэр одоо за одоо утаат тамхи байна уу тэр шингэн тамхи байна уу те одоо тэгэл тэр электрон тамхи байна уу ингээл бүх юмнууд ингээл хэрэглэгдээл эхэлж нь гэдэг чи одоо ингээл зарим эцэгчүүд бүр магтгүй за худлаа байлгүй дээ гэж бодно шүү тий. Тэгэхээр тийм байгаа байхгүй. Тийм ерөөсөө ингээд өрсөн дээр бол харахад тийм байгаа. Яг өглөө босолж ээж нь аав ч юм уу нэг 2000 төгрөг ч юм уу 3000 төгрөг ч юм уу энэ багаар утгад өгж байгаа юм шүү дээ хүүхдтэй. За минийх бишкийг авч идээрэй. Автобусандаа суугаарай. Унаандаа суугаарай. За минийх ундаага авч яваарай гэж өгж байгаа. Яг ясан дээр тэргээр бол аваад хэрглэж байгаа хүүхдүүд бол байгаа юм. Байхгүй хүүхдүүд ч байгаа. Тэрийг хурааж агаад. Тийм. Нэг байт авчиж байна. Тийм. Хэдүүлээ нийлээл 3-4 хүүхдүүд нийлээл. Тий, авчиж. Тийм. Ширхгийн тамхи юм авж जैन. Увс аймгийн засаг дарга одоо аймагтаа хэрэглүүлэхгүйгээд захин жаргасан байгаа байхгүй. Аймгийн засаг тий. Манай аймгийн дэлгүүрүүдэд энэ электрон тамхи гэдэг зүйлийг одоо хүүхэн ялангуяа бага насны хүүхдүүд электрон тамхи гэдэг зүйлээс татгалзъя гэд аймагаараа ингээд шийдвэр гаргаад ингэсэн чинь нөгөө төлөв гомдол гаргаад одоо бүр хэдэн удаа шүүхтэж байгаа гинэ. Одоо ингээд ийм одоо утгагүй зүйл сонсох чинь бүр ингээд юу гэсэн үг юм бэ чи ирээдүйн хойж үе бодож байгаа дарга зөвл шийдвэр гаргасан байж тээ тийм биз тий Лунда нааштай өрөөгөө хэлчих нэг өрөө лунда ямар юу гэсэн үрээтэй миний хүйлдэ энэ дээр хүрээд лоо яхаа хааж үзв за одоо лундагийн өрөөг сонсороо лундагаа зоригтой өөртөө ихтэй хэлээрэй за байж байгаа 1 2 3 явла Хизээчтэй арих уу хизээчтэй тамагтаад хизээчтэй хулгай хизээчтэй худлаа хизээчтэй имэдэг хэл мэдээ Өө тэгээд хизээч үтгий арих уу хизээч үтгий тамагтаад хизээч үтгий хулгай хий хизээч үтгий худлаа хий тэ хизээч үтгий имэдэг хэлж байгаа. Өвөө лунда хоёрын донд бол супер нууц байдаг юм байна л та нараа бодоод байхад имэдэг хэл гэдэг өөрөг бол би одоо сонсч байд юм байна. байдаг юм байна. Надад энэ бол мэддгийг. Орой хоёртол хэлдэг. Чи энэ уранда үнэн ч байна үстэй. Чи энэ уранда үнэн ч байна үстэй. Тэ? Яг хизээч энэ муухай зүйлүүдийг хийхгүй те. За. Окей, амлах уу? Амлая. За, гараа өрөө хэл. Имэдэг бити хэл гэдэг өрөө байд юм байна бас. Тийм байна. Эмээгээс бас нууц байна. Тийм. Өвөө нь хоёрт те. Тийм, ерөөс би наад өрөөнүүдийн орой болгоо ихээр намайг хэлдэг. Тэгсэн чинь имэдэг бити хэлэг гэдгийг өрөөг нь одоо сонсч байна. Та тусахыг хуулаад өгье гэж. Би одоо бас үглээ ихтэй хөдлөнө. Одоо игээ оруулахгүй л мартах. Магаш нөгөө төргээд бас нэг хоол ойрын хөлтөлтэй болохоор. Телевиз ажиллаж хэцүүлтэй өглөө эрт явдаг. Тийм. Одоо ингээ бид нар ч нөгөө бичлэгтэй байгаад ингэж байгаа. Оройдоо энэ карт марта юмнуудаа ингээ зэгцлэн цэмэглэн байранд ингээ хоёрын бэлтгэл хэрэг эртгий шиг хөдлөөд юмудаа амжуулах болохгүй шүү дээ. За орой хоол 5 цул чансан биз дээ. Энд чи одоо тансаглал биз дээ. Заах хүрээрээ. за Энд чи одоо тансаглал шүү дээ. Тэгсээ би одоо бүр та нар чинь танад очино хон гэж болохгүй болохоор чинь бүр нутгасаа ирсэн авчирсан тий. Оо ист янз. Энэ шүл үл нь бол Гидсэ. За. Шин шил уулгыг л За. чанлаа. За энд цус огтлон доо. энд яа бид нар ч юм уу дандаа ийм эко хоол их хийдэж штэ Яа. зах дээр зүг аавна динжи мангас толгоо аавна хуухлаагүй тэгээ өөрснөө авчиж хуухлаад өөрснөө цаанд толгоо шанж идэнэ яа гит авчиж идэнэ тэгээ энэ бол яг манай гоолтой жиг нутгаас ирсэн Голтой багш
Амттал гэх юм биш үү? Шал өөр. Жимс жихэр ер нь эдэн дээрээ тавьдгүй байлуу. Зөө. Тий. Ер нь тэгэл цагаан идэ маш Тий. Тэгэл ингээл үждэг. Цагаан сараар бол ерөөсөө салаад энэ төр янз бүрийн юм тавихгүй. Зөө. Анх тунерш мэднэ. Тэгэл яаж хийж байгаа л ер нь өвлийнхээ ичийг бол нутгасаа л авчна. Тий. Тэгэл өвөлдөр хэр том юм ичиж хэдэн адуу өхөр. ер нь жижигхэн тэгэл 2 3 ширхэг 3 4 ширхэг жижигхэн Агуу ярил авна шүү. тий бачг тэгэл Том томор нь хийж чадахгүй шүү дээ. Тэгээ нэг өөхтэй мэдчихгүй. Бас их хөөхтэй болж Тийм байна. хийж. Тэгэл агуу ярил аваа тэгэл яач нөгөө өвлөө өнгөрч тийм үү. Гоё байдсан шүү дээ. Энэ гоё 5 цулын тансаглалын араас хольж идэх. Маа нэвтрүүлгийн өвдөгч Багро брэнд маань ажилт юм аа. За тэгээд одоо Монголынхоо одоо яг шимт хөрсөнд тарж ургуулсан эрүүл хүнсний ногоогоор цэвэр Монгол хүнс зориулсан одоо гайхамшигтай сайхан амттай олон янзын бүтээгдэхүүн өгж явуулсан байгаа шүү манайхаа. Энэ хараа амтд чинжүүний салаад л гэж юм. Манай хэн дуртай юу? Лунда. Энэ дун ногооны салаад. За тэгэл мэдээж одоо өгөрцгий. Өгөрцгий дуртай юу? Энэ хараа энэ бахарх салаад гэж ингээд нараа ингээ харгаатай. Цаг ингээд тавьчих дээ. Багро. Тэр чи одоо яг одоо махтаа идэх юмнууд шүү дээ. Багро. За ингээд Багрото баярлалаа гэж байна шүү. Багрото баярлалаа. ямар гоё өдөрлөж Багро брендийн маань одоо бүтээгдэхүүнүүд ингээ байгаа шүү гэж. Энэ гоё юун дээр гидсэн дээр гоё. Гидсэн дээр өстө холиод идэх юм. Өвчтөг задлж яалаа. Өвсө гоё юу? Гоё гинэ. Гоё л гэж. Тэгээ өвчтөг сайхан задлаа. ямар олон төрлийн олон төрлийн байд юм биш үү? Тийм байд. Тэгээ чи нөгөө хоолч хольц ч гэдэг шиг одоо энэ чинь ингээд зүгээр өглөөний цайнд батлах салаад энэ гоё личотой идчихэн дээ. Тэгээд бүхэл хоол ер нь ямар ч хоолтой холиод идэх зохицсон. Зохицлоо сайтай. Илүү чи нөгөө уг нь аль болохын бүхэл хоолтой хольж идэх тусам нөгөө хоол боловсруулах одоо явцад чинь шингэцгийг түргэсэн. Одоо хурдлуулна те. Тийм байна. Их тийм давуу талтай л да. Өнгөрцөн дуртай гэсэн. Тийм гэсэн. Лундаа өстө өвчтөжтөн дуртай гэсэн. Аваад ич. Яат ятус. Яа дээ. Хээгүн дээр. Янз. Багроо. Янз шиг юм. Аваа, багроо байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. За манай давуух ах маань бас өглөөрт ажилтдаг нэ. Тэгээд бас за би бас зургнаас жоохон чөлөө авах тий. Зам утаа шуучлаарай, ариунагчтай жоохон ярьж байгаарай гэж таны дүрхчээл яваад өглөө. Би тэгээд хоолны араас ихчтэй гоё гарын бэлэг гардуулъя. Манай нэвтрүүлгийн маань нэвэн итгэгчээр 5 нүдэн маань тогтмол ажилтдаг байгаа. Танаа таны нэвтрүүлэгтээ маш олон жил хамтран ажиллаж байгаа. Тэгээд 5 нүдэнгийн маань бас бүтээгдэхүүний дээжийг би бас айл болгонд өгөхөд нүүр бардам сэтгэл үеиг өгдгийг. Тэгээд энэ одоо өндөр гигэн зан азрын маань одоо зохиосон соён бүсгний одоо яг алтан соёмбон байгаа. Гэртээ бас заалж ажил үйлснэ өөдөө байгээ гэд. Ямар гоё юм бэ. Алтан соёмыг бас гардуулаа өгж байгаа шүү ихчтэй. Стаг баярлалаа. Энэс худалдаа авъя гэж бодвол чадахгүй л байсан. Зүг. За тэгвэл тэгэл ирэх хэвээр хүрээл ирж байгаа биз тэр. Тийм байна. Зүг. За энэ бас манай 5 нүдэнгийн маань одоо гангар шаацсан. Одоо дээшээ харсан сав айл болгонд тийм ээ. Үргэлж сайхан эдээ умдаа элбэг дэлбэг байгээ гэд 5 нүдэнгийнхаа бас шаазангийн дээжийг гардуулаа өгч байгаа шүү. За баярлалаа. Ямар гоё юм бэ. Ястаа том бэлэг Сайхан авлаа. баяраар бас байнга сайхан хэрэгжилж байгаарай гэж. За. Тийм ээ. За нэвтрүүлгийн явна итгэж 5 нүдэн брэндээ маш баярлалаа. Монголын их хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлийг бүтээгчсэн их хаан Чингис Хөлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээл их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. 5 нүдэн Аваа, багроо байхгүй мó? байлгүй яах вэ? Орон ширээний чимэг,
үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. За би одоо өнөөдөр багаараа ярьж байгаа л ариун агч руу одоо яриад очиж хонё зав цай чи хэрвээ нэгчээ нэг сайхан айлд очиж хончмоор байна гэж нэлээд ярьлаа. Тийм ээ. Манай бас одоо програмын ялганы дарга хүртэл яриад л. Тэгээ за их чин тэгээд тэгдэг одоо хүрээдэр гээд ингээд ямар ч үсэн урилгын минь хүлээж аваад бас ирээд тоонох нэвтрүүлгээ бэлдэх боломжоор хангасан их ч маш их баярлалаа. Тий. За тэгээд би одоо өнөөдөр ингээд та минь одоо чин за яг одоо гар дээр их худалдаа. Ялангуяа жижиглэнгийн худалдаа тий. Худалдаа эрхлээд одоо бараг 20 жил болж байна гэж ярьж байна. Ер нь бас ягаад ийм бизнес хийхээр болов энэ бизнесийн одоо эрхэлдэг олон хүмүүс энэгээр одоо амжиргаа амьдралаа залгуулдаг олон хүмүүс одоо байна шүү дээ. Улаанбаатар хот гэлтгүй 21 аймагт ч зөндөл байна те. За энэ ер нь хэрэг байдгийг жаргал зовлогийн хоёулаа сайхан ярилцъя л та. Би одоо энэ салбар энэ бизнесийн яагаад сонирхож эхэлсэн гэхээр ер нь бол одоо цалинтай ажил бол хийжсэн л да. Тий анх би гуйлын тосгоноос шилжээд Дархан хотод ирж амьдэрсэн. Дархан хотод бол одоо бас л нэлээд хэдэн салбарт 2-3 салбарт орж ажилласан. Хийдлийн үйлдвэр тэгэл Турк сургуульд 4-5 жил ажилласан. Тэгээд цалин бол ер нь бага л да. Тэгээд ягаад ч хүрдгүй. Одоо өнөөдөр цалин буулаа маргааш нь дахиад мөнгөний бриллиантай л тэгэл эхэлтий. Тэгээ цалин буухад нөгөө цалингаа аваад өрөндөө өгөөл талаар нь юм аваад тэгэл дусти. Тэгэл ер нь бол Улаанбаатар хот руу шилжиж ирэх шалтгаан маань бас жаргал зовлон янз янзын юм хүний амьдрал чинь тохиолдсон шүү дээ. Тэгээд Улаанбаатар хотод ирээд ер нь бол одоо бизнесийн салбарт хинч намайг одоо орж хэлээгүй. Би өөрийнхөө сонирхлын дагуу ер нь нэг тийм юм зарж ирсэн. Тийм. Хүний дор ажиллаад явах нэг өөр. Тийм, хүний дор ажиллаад явах одоо өөрөө яг энэ салбарт орж үзье гэдэг. Тэгэл одоо 90 лөө ер нь бол хожуу эхэлсэн л дээ би. 90-ад оны 93-4 оноос хүмүүс чинь ганцхан 8-нд явж ирж одоо бужигжилаа шүү дээ. Эхэлсэн. Тэр үед лид одоо ашигтай байсан юм байна лээ. Тэгээ би ч одоо тэр үед хөдөө байсан. Тэгээд 2007 онд одоо Улаанбаатар хотод ирсэн. За. Тэгэл одоо юу ч хүн танихгүй газар тэгэл 90 лөө одоо ганцаараа явлаа. За. Тэгэл нэг найзтайгаа яваал. Тэгэл ямар ч бараа авахыг мэдэхгүй. За. Тэгэл одоо 700,000 төгрөгөөр эхэлж нэмэж эхэллээ. За. Одоо боломж нь бас. Энд чинь одоо бас нөгөө хэтвчнийхаа хэрээр л одоо эхлэн шүү дээ тий. Одооны бол ерөөсөө 700,000 төгрөгөөр л ерөөсөө 8 хийж эхэлсэн. Гадаа биш дотор лангууд өрсөлдөж байсан. За. Тий, тэгээд баяр шуундаал зогсож одоо бид нар бол манай баяр шууныхан яриад сурцсан байсан. Уртцагаан гэдэг. За, баяр шууны уртцагаан юм тий. Хуучин эцэст уртцагаан гэж бид нар ярьдаг байсан. Тэгээд тэнд л одоо бид нар чинь 96-7 жил сууж лангууд өрсөлж 8 хэлээ. Тэр бол одоо эд оргил үе байлаа. Миний бол эхлээд одоо бид нар чинь жижигхэн тороор одоо баг хоёр талтай тор ярьчаал торондоо бараагаа ягэл зүүдэг байлаа. Тэгэл 2 дахь 3 дахь жилээс нь эхлээл одоо шуудагаар шуудагаар бараагаа зүүдэг боллоо. Тэгэл 4 дахь 5 дахь жилээс нь машинаар зүүдэг боллоо. Тий. Мөнгө чинь бол дуртай үедээ бол хүрээдэр нь дургүй хөрөх юм буцаа авчдаг. Тийм л үед юм бэлээ. Тэгээ ер нь бол амьдралд их л одоо унж босож их л юм үзсэн л дээ. Одоо бодоход бол их л юм үзэж л дээ. Тэгээд одоо нэг юм гар дээр одоо ингээ худалдаа гэдэг юм чинь хүмүүс ингээл бас хэсэргүүцээд л дээ. Энэ одоо бас ингээ хотын одоо нэг юм стандарт гэж нэг юм байх хэвээр. Тэгээ бүгдээрээ ингээд нэг битүү худалдааны төв дотор өөрөөсөө зориултын хандлагууд павильон дэлгүүртний юм худалдаач. Энэ картараас ингээд годомжин зогсож байгаа хүмүүс ч тэгэл хөөхөн туухын тусгай зөвшөөрөл илтүг янзын бичиг сачиг те. За одоо тэгэл одоо талбайн түрээс төлдөггүй өдр ингээд нэг юм дураараа хаа дуртай газараа бараагаа дэлгэд тавьчаад л ингээд байх юм гэл одоо аюул их тийм одоо юунууд явдаг байлаа. Одоо ч ер нь тэр юм явдаггүй. Одоо ер нь зөвшөөрөл юм хүмүүс яадаг юм.
Одоо ер нь бас шаардна л да. Ялгаагүй шаардна. Тэгэл одоо намайг ч гэсэн ирээд хөөн. Тэгэхээр хөөхөөр нь заримдаа учрлал хийлэл гуйн заримдаа тэгэл хөвгдөл явна шүү дээ. Хөвгдөл явна тэгэл хөгөг үед нь зогсоол хөвсөн үед нь яваал тэгэл бороо шороо орон шуурн нийтэн байгалийн гамшиг үзэгдэл болно шүү дээ. Тэр үед нь явна тэгэл ер нь бол зуны дулаан авилалд чинь их сайхан шүү дээ. Удмаар явж байгаа хүмүүс чинь би чинь бол ер нь дандаа л дотор хувцас ойр зүрийн хүний ер нь өргөн хэрэглээний жижигхэн нэмхэн хүзүүгээр ороод байгаа альчуур нэг сэтгэн малгай ч юм уу ер нь амс дүрсийг амсгт чинь л одоо ер нь олон төрөл шүү дээ. Тийм шүү дээ. Амсыг бол нэг л амс гэж нэрлэж байгаа боловч амс бол дотроо маш олон төрөл шүү дээ. Олон төрлийн амс тэгэл тэрко бэли чихвч ерөөсөө бэлэгч Ер нь байж болох нэг юм хамгийн ойрын хэрэглээний л бараа. Ойрын хэрэглээний бүх төрлөл байгаа. Тэгэл ер нь одоо гадаа ингээд зогсож явах чинь хүмүүс их дуртай. Түүснээс ч гэсэн ер нь хүмүүс юм авах их дуртай. Яг тэр биеийн хэлбэр амар заавал дэлгүүрлөө бүр тийшээ зорж орохгүй. Яг явж хахтал өмнө зогсож хахтал өө ихчээ нөгөө их зогсож штэ. Аль би танаас нэг тэнд нэг аимс хэлсэн штэ би тэрийг аавь гэж бодчихсан ашгүй одоо аваатгыг л. Тэгэл аваа. Оо таарсан дээр энэ нэг явсан дээрээ гэдэг шиг тийм. Аваатгыг тий. Тэгэл нэг аимс авсан хүн чинь ер нь бол нөхөртөө аав, нэмээдээ аав, өөдөө аав, хүүхэдтэй аав, дүүдээ аав, өөртөө аав гэл ингээл нэг ер нь бол нэг 10 аимс авчих жишээ нэ. Тантай хамт ингээд яг зэрэгцээд хамт зогсож байгаа хүмүүс бол зөндөө өстэй. Ер нь байна л да. Гэхдээ цөөхөн. Ер нь бол тийм. Цөөхөн тийм. Нэг дор одоо бас олуулаа зогсох чинь бас тийм таатай биш. Таатай биш. Бас жоохон юм соло, жоохон бас сондгой нэг юм байх нь бас зүгээр тийм шүү дээ тий. Хүний хөдөлгөөн. Тэгээ ер нь одоо энийг ингээд ийм зах худалдааныхын төв дотор одоо ингээд зүгээр ороод лангуу мангуу түрээслэж ч тийм үү павильон ингэ тэр гэхээр ер нь яадаг юм. Ер нь олдох нь олдно л доо. Бизнесийн салбарт ажиллаж байгаа энэ жижиг худалдаа хийж байгаа хүмүүсийн ер нь зовлон бол туристийн юу бол маш өндөр. Туристийн дарамтанд ормоор байна. Туристийн дарамтанд орно гэдэг маш өндөр. Ер нь одоо би бол нэг тийж их одоо бараанаас их ашиг арахыг нэг хүсдэггүй. Одоо ингэх нь шүү дээ. Ингээл ойлгох чинь шүү дээ. Тан дээр 2500 зар гэдэг юмс байлаа гэж бодъё. Тэ? Тэр тан дээрээс 2500 төгрөгөөр та ашгаа нэмээд зарж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэ? Ингээд авлаа гэж бодоход яг тантай ажиллах юмс магадгүй нэг юм туризмын одоо лангуутай ч юм уу дэлгүүртөр ороход 3000 багт жишээ нь ч юм уу. Тэр чи ахаад бас нөгөө ашиг нэмэхээс гадна ахаад турист шингээж. Яг үнэ. Тэр нэг ийм үнийн зөрүү гарахгүй аль болох нөгөө хамгийн хямд хамгийн боломжит нэр одоо шууд худалдагч нарт одоо үйлчлүүлэгч сурж байгаа л хэлбэр гэж бас ойлгоод байна шүү дээ тий. Ер нь бол одоо өндөр юу түрээс дотор лангуунууд бол одоо түрээс өндөр байдаг учраас тэр барааны өндөр байдаг шалтгаанч ч одоо нөгөө түрээсийнхэн үнийг шингээж байгаа. Түрээсийнхэн үнийг шингээж ин дээрээс нь тэнд сууж байгаа худалдагч нь өөрөө одоо цалингийн шингээж гэн идж байгаа ууж байгаа хоол хүнсээ шингээж гэн хэрэглэж байгаа хэрэглээгээ шингээж гэн гэртээ авчирч байгаа хэрэглээгээ шингээж гэн инхээр зэрэг л одоо лангуун дээр зарагдж байгаа бараа үнэтэй. Одоо гадаад зарж байгаа хүмүүсийн одоо аимсал ер нь нэг 2500-аас хамгийн дор 1500 төгрөгийн 1000 төгрөгийн аимснууд байна. Тэгэхэд бидний одоо 2500-аар зарж байгаа аимсал дэлгүүрт бол ер нь л хамгийн доотлол нь 3500-аас л дээш. Сайхан байгаадаа ч юм уу. Ингээ болоод байгаадаа тэр гудамд зогсоод байгаа юм биш шүү дээ. Тэ? Боломж нь байх юм бол бас тэр айтайхан тогтой тухтай байр савнд нь ороо заавал тэр өвлийн хүүтэн зуны халуунд гадаа зогсоод салхи сайвранд ингээл тайлантын үнд хөөгд тугдаал тэгээ нэг ийм бас баймаргүй л байгаа. Тэгэл хүмүүс дотроос л аваад сурна шүү дээ. Тэгэхээр тэрэндээ зөвхөн үн түрээс мөрөөс нь одоо яаж шингэх хэвтэй үү? Уг нь бол та нар манаас нэг эрүүл мэндэ бодсон ч гэл тийм ээ. Уг нь бол дотроо байвал би бол зүгээр юм болоо гэж бас дотроо зүгээр боддог юм. Ер нь дотроо байх нь зүгээр зүг байх. Гэхдээ одоо өнөөдрийн нийгэмд бол мөнгө гэж юм бол хүнийг үнэхээр дарамтлж штэ. Мөнгөний түрээс одоо төлөөл тэгэл хэсэг хугацаанд лангуу түрээсэлж байна. Ашигтай шилж байгаа хүмүүс бол байна л да. Зөндөө байна. Ер нь зарим хүмүүсийн харж хахад ашиггүй ингээл ажиллаж байна түрээс төлөөл тэгэл
мөнгөчгүй, бараачгүй тэгэл эдийн засгийн юунд унаад ороод өрөнд орж байгаа хүмүүс бас зөндөө байна. Тийм. Тэгэхээр гадаа зогсож байгаа хүмүүс бол яг ер нь бол өөрийнхөө үнэхээр л өөрийнхөө мөнчгөрөөр гэж ярьдаг шүү дээ. Бид нар ч одоо өөрийнхөө мөнчгөрөөр ямар ч одоо нэг тийм дарамтгүй байхыг эргэлдэж шүү дээ. Боддیں۔ Миний л бодол тэгдэг. Би одоо ер нь бол 2013 оноос хойш ер нь банкнаас зээл аваагүй. Оо зөө. Тийм ямар ч өргөө. Хүй. Монголд банкны зээлгүй хүн байд юм уу? Тийм ямар ч зээлүүд одоо амьдрч чинь. Гэтэ үжсэн ч гэсэн ер нь 50. Одоо маргааш банкны өргөө одоо яана гэж ингэх юм байхгүй. Ер нь мөнгөний асуудлаас болж бас өвчтөй болж байгаа нөхдүүд хүмүүс ч байна. Байна. Тийм. Нэрээ бас одоо мань мэд шиг ингэж өрнөөс өрний хооронд явдаг хүмүүс бас сонин л байна. Ямар сони юм бэ одоо нэрээ гинт ямар ч өргөө байна гэдэг ямар мэдрэмж өгд юм болоо гэж заримдаа бодогдож байгаа шүү. Чанга шүү те ихч минь өр. Одоо энэ манай өнөөдрийн нийгэм бол сайхан өнцгөөс харах юм бол сайхан юм зөндөө байна. Гэхдээ ер нь бол бас зарим хүмүүс бол одоо мөнгөтэй хүнийг л нэг сайхан юм шиг боддог. Мөнгөний чинь зан зөндөө асуудал шүү дээ. Чин туссан хичгийг хөвчтэй хүн бол одоо мөнгөтэй байлаа гэдэг яах юм. 50 амьдрал хүнд их сайхан юм шиг надад санагдтiin. Элэг бүтэн ирүүлсэн бол. Тийм. Нэг инх тунх 50 амьдрал сайхан тийм. Би ч одоо ингээл жоохон сэрүүсэл 11 сар гараад ирэхээр энэ ажлаа хийхээ болчтой шүү дээ. Тэг яагаад тэгэхээр зэрэг даар нь одоо бидний нас чинь хийдүүлээ. Ирүүл байх хэрэгтэй. Тийм. Дав хүүг чинь энэ зураглаачийн ажил бол тэр бол өдөр болгон одоо лангун дээр зарагддаг тал шиг одоо ийм ажил биш шүү дээ. Хаяа нэг очирдаг. Богино цагаар ажил хийн. Тогооч хийн. Оо за. Тийм. Хаана? Нэг барилгын компанид. Зөө. Барилгын ажилчдын тогооч хийдэж шүү дээ. Дэлгүүрүүдээр бас бараага тараана би. Бас дэлгүүрүүдээр тараана. Тий өгдөг газартай. Тэгээд бөөнд чанаас авдээ. ер нь урдаас захиална. Энэ Улаанбаатар хотод бол бүүний газрууд байна бас. Зүгээр тас гээл тоош ирэх хэлээл загвар юугаа мэддэг болсон. Кодтой гэдэг юм уу да бараг л одоо зүгээр. Тэгэл захиалчих зүгээр бүгд яг тас гээл тоо ёсоор ороод ирдэг. Айгүй амар болчих. Өнгө цэсээрээ тоо ёсоор хүрээдэг. Тэгээд энэ хотод бас бүүний газрууд байна. Бүүний газруудаас бараагаа захиалаад тавьчихна. Тэгээд нөгөө дэлгүүрүүдтэй хүргээд өгчнө. Мэдээж би бас нэг өөрийнхөө ашгийг хараад ингээл толгойт яармаг ишээ динжимянг алсын хүргээд өгчнө. Тий. Одоо тэгээд өөрөө дэлгүүрэнэ. Ариунагийн өргөн хэрэглээний бараа гэдэг юм том гоё дэлгүүр. Жохон дулаараад ирэхээр л ер нь 2 сар гараад ирэхээр л ерөөсөө л ногоогоо тармаар санагдаад ерөөс өдөр шөнөгүй ингээл хөдөө гармаар санагдаад хөдөө ямаар санагдаад ингээл битгий. Тэгээ бас ногоо тарьж гинөө. Тарьдیں۔ Өцөө хаана ямар тоо ногоо хэр талбад яаж тарьж гинэ? Барцаанаас цааш нэг барцааны сангаж гэж байсан хуучин. Тэрнээс цааш ногоон толгой тооч гэж байдаг шүү дээ. За тэр хоёрын гол дэд. 7 сарын 20 хүртэл ногооны зэрлэгмэлийг зулгаахгүй. Тэгээд манайх чи ихэвчлэн нэг ногоон сонгон тарина. Жижиг сонгон. Тэгэл нөгөө ногоон сонгон маань ногоон мастаа тэр чигээр нэг завхууд тавьчираад өгөх их дуртай. Таач бол дүүстэй мундаг манертай байт юм байна. Яг ингэ мэдэрдэг юм ба шүү дээ. За ернүүдэд ингэж байгаа. За одоо ер нь жижиглэнгээ бараагаа аваад гарвал тэдний үед бол гайгүй бах. За тэдэн сарын тэдэнгээ шууд тийшээ гарчихна. Тэндээ очиж ногоогоо бож унуулж байгаа дэргэж ирээд ингэчихнэ гэл ерөөсөө. Ингээ маневрлаа явчих тийм ээ, тий? Ер нь тийм ихтэй. Нэг өнжөөл нэг 200 бодол ногоон сонгон авчиж өгнө. Жоо. Би бөөний дөөхэн чи бүгд одоо энэ барс 7 бодлынхан барс 2, барс 1 хар өрөнгөл бүгд бөөнийхэн аавна. Тэгэл бөөнийхэн тий лангууд дээр өөрснөө бүндж аваад зарна. Манай гуйлын тусган чи ер нь газар царайлангийн газар шүү дээ. Тийм үү те? Тий. Бараг 2000-аад гаатай тийм завхан голын ирэг дээр байдаг газар царайлан эрхэлдэг газар байхгүй. Тийм болохоор ч тэр одоо орчинд өссөн болохоор тэгээд ч өөрөө одоо бас ийм мэрлэл эзэмшсэн болохоор хайртай дуртай. Дов хийсэн гоё хөөрхөн башинтай. Ингээд үүдний хэсэг энэ талаа ихэд жижиг өрөө байна те галтгооны тийш. Тэ тэгээд энд том өрөөтэй. Танаа одоо хүүтэй та гурван зургуу. Тийм бид гурван. Эндээсээ ингэ танилцуулчих. Хэдэн жилийн өмнө бас нэлх байсан биш үү? Баг байсан биш үү те хүү?
Нэг 5 жилийн өмнөх зураг, 6 жилийн өмнөх зураг. Аха. Тэгээд одоо ахын CD ном минь тэр хийдэг юмнууд нь бол тэгэл энэ юугаар дүүрнэл байдаг юм байна. Нутгийн хайрх нь уу? Тий. Манай Тийм аа. Давхуугийн Аха. Жаргалан сумын. Голтой аймгийн Жаргалан сум гэж шүү. Энэ Жаргалан сум чи их түүхтэй газар шүү дээ. Монгол улсын аав хүү гурав начин. Шавда хүү, Тогтох баяр, Шинэ баяр. Гурав начин төрсэн газар шүү дээ. Би одоо өнөөдөртөө бол эндээ амарх юм шүү тий. Тийм. Эндээ тэгэл одоо зурглаач нартайгаа хамт Тийм. тухлаад өгөөд тий. Тийм. Тэр сургуулийг аа гэж юу болох гэж байна одоо? Тийм манай гуйлын тасганы маань сургуулийн 60 жил яваа одоо энэ зам. Гуйлын тосгоны 8 жилийн сургууль. Одоо бол 10 жил. Одоо 12 жил байна. 12 жил болсон. 12 жил сургууль. Бидний үед бол 8 жил 8 жил байсан гэсэн тий. Манай гуйлын тасганы 12 жилийн дунд сургууль чинь. Улсын зэрэгний сургууль шүү дээ. Оо цаа. Улсын зэрэгний сургуультай. Тэгээд Монгол улсын гавьяа төгс Жамин нэрмжт. Сургуулийн маань 60 жил яваа. Одоо энэ зам 7 сарын 25, 27 дээр. Тийм. Нэг тийм болох юм дээ. Тийм. Тэгээд сая 3 сарын 29-30-нд бас спортын арга хэмжээнд боллоо. Эрдэнэ дархан гэл одоо Монгол орны өнцөг улам мөртлөө ажиллаж амьдарч байна л да. Тэгээд нутагтаа очих юмсан нутагтаа бас олон жилийн очоогүй хүмүүс ч гэсэн байна шүү дээ. Тийм. Тэгээд нутгаа зорж очих хүмүүс маш олон байна. Тэсээ ятан л одоо айгаа хүлээж. Тийм. Манай сургууль маань одоо манай сургуулийн захирал байсан Жамин гэж хүний нэрмжт болсон. Шинэ сургуультай болсон. Шинэ сургууль сая намар нээлттэй хийсэн. Тийм. Тэгээд ямар гоё. Тийм сайхан сургуулийн маань ойлгох гэж. Голтой аймгийн Гуйлын тосгоны 60 жилийн одоо сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн 60 жилийн ойн баярын мэндийг одоо энэ сургуулийг төгссөн бүх төгсгчид за урд нь ажиллаж байсан одоо ажиллаж байгаа бүх эрдэмтэн багш шадлчаад за тэгэл одоо бүх үеийн төгсгч нарт бас 60 жилийн баярын мэндийг тэрэн зүйлс хүргэж байгаа юм тий. Тэгээд бас одоо 7 сарын 20 хэдэн 25 26 27-нд 27-нд бас хуулийн тосгондоо зочлон ирж сургуулийнхаа түүхт 60 жилийн ойд бас бүх төгсгчдөө урьжил байгаа л үү тий. Хүрэлцэн ирээрээ гэж. Тэгээ бас энэ сэтгүүл гарсан гэсэн тий. Тийм манайх одоо энэ Гэгэн Монгол гэдэг ийм сэтгүүл хийдэг шүү дээ. Тийм манайх гуйлын тосгоныхоо 50 жилийн ойгоор ийм сэтгүүл хийсэн тий. Одоо энэ бол 60 жилийн 60 жилийнхоо энэ шинэ гарсан сэтгүүл үү тий? Тосгоны 60 жилийнх нь. Тосгоны өөрийнх нь 60 жилийн. Тосгоныхоо сургууль биш. Тийм байна. Өхөл юм ордог юм байна да тий. Оо тэр хурдан морд тэр гэдэл. Одоо ингээд бас юу гарах вэ? Сургууль гарах уу? Сургууль гарах нь. Тийм байх юм тий. Манай Гэгэн Монгол институтийнхан бол сургуулийн энэ сэтгүүлийн ажлыг бол хийж байна. Таах байх өглөөрт ажилтаа та хоёр тэгээ яар та надаар яах вэ? Надаар яах вэ гэдсэн. Энэ ойрд их чухал ажлуудтай байгаа юм байна шүү дээ чинь. Тийм, ер нь бол одоо энэ жил бас ах トゥ усын уулзалт тэгээд ургийн баяр шиг юм болж байна. Ургийн баяр ч арай биш. Ер нь бол зөв нэг одоо ургийн баяр гэдэг чинь бол маш нүсэр юм байгаа шүү дээ. Нүсэр юм болно шүү дээ. За тэгээд одоо та нар нэлээд цаг оройтчлоо өглөө эрт явна гэсэн чинь унтаж амрах уу? Тэгээ. Та хэд маань ч гэсэн одоо уяад явах амарцгаа. Тэгээ. Зөндөө сайхан ууч хурсан. Харин тийм. Нэвтрүүлгийн цаг мөг нь болохоор тэгээд одоо ихим ярьж амждаг юм уу? Бас тэгэл. Би одоо та нарыг яах чаргагүй одоо өнөөдөр танад чи яах чаргагүй нэг орох хоромгүй хүмүүс явж байгаа болохоор. Тийм. Яах чаргагүй телевиз ажилчдыг бас их ойлгоно. Хэцүү ажилтдаг хүмүүс гэж боддог шүү дээ. Баярлалаа. Ар гэрн бас тайван байж ажлын ажлыг хийдэг байх гэж боддیں۔ Яг үнэ шүү дээ. Манай даавх бол бас тийгдیں۔ Би бас та нарыг адилхан байх гэж боддоо шүү дээ. Тэгэлгүй байх уу? Агаар нэг шүү дээ ерөөсөө. Тийм одоо тэр утгаар л одоо намайг одоо 2-3 төрлийн ажил хийдгийн танад чоны гэсэн болохоор ч би одоо таны зөвшөөрлөө. За одоо их баярлалаа. Өглөө орсны товчхон сайхан ярилцлага хийгээд дүү эрт босон шүү. Эртхэн шиг хэдүүлээ бодлоо. Тэгээ та нар маань эрт босоход гайгүй байхгүй те. За тэгтээ шоктойгоо явж байгаа.
Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. Хөөшөө жижиг охин минь юу хийж байгаа юм бэ чи? Миний охин одоо унтаараа орой олцсон байх шүү за. Юу вэ? Би өөрийгөө хөөхөн болгож гэлгүй. Тийгэж миний охин өөрийгөө хөөрхөн болгоод үзүүлчих за. Ингээ хөөрхөн охин болсон юм уу? За хайртай шүү миний охин. Аав нь унтлаа миний охин сайхан амраараа за. Хайртай шүү гэж байгаа юм уу миний охин? Сайхан амраараа. За тэгээ өнөөдөр ахигч хоёроо гэртээ сайхан байна өө. Зөндөө сайхан ярилцлаа. Ёстол нэг хөдөлмөр хүнийг голдог болохоос хүн хөдөлмөрийг голдгоо гэдэг шиг те. Хүн ажлыг голдгоо гэдэг шиг. Яг нэг өөрсдийнхөө хийж чадах, өөрсдийнхөө мэдэх тэр зүйлийг ерөөсөө хинээрч заалгахгүй, хинээрч одоо хэлүүлэхгүй хийчихдэг. Хийж байгаа зүйлээ хийсэн шиг хийчихдэг. Ийм л хөдөлмөрч их чах хоёрын өнөөдөр ирж хонлоо. Цагийг үр бүтээлгүй өнгөрөөхгүй байх тий бүх зүйлсийг ингээд яг одоо уйлралт нь цагт нь өдөр хоногт нь тааруулаад яаж гоё ингэж хөрвөх чадвартайгаар ингэж явдгийн гэмээр олон ч зүйлийг амжуулдаг, олон ч зүйлийг хийдэг. За энэ хийж байгаа зүйлээрээ ч гэсэн өөрсдөө бас тэгээд боломжийн сайхан амьдардаг, илүү дутуу юмд шундаггүй, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Ийм л нэг сайхан хөдөлмөрч игэл жирийн нэг сайхан айл дэрж хонлоо. Та бүхэнд бас таалагдсан байх гэж бодож байна. Лөө бид нар маш их төдлөн. Одоо бас цаг 11 төгссөн байна. Одоо нэг хэсэг сайхан амарч аваад өглөө одоо гэгээтэй оролтол гэгээ ороог багтал ирнэ. Явна да. Тэгээд одоо айлда нэгэн царж ирснийх тэгээд энд ямар ч байсан нэг өглөөг үтсчихэл. Тэгээд хөдлөнө. За бүгдээрээ сайхан амарцгаарай. Унтлаа. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Ихний хараари байсан ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүүмэн сайн байна уу? За өглөөний минь. За өглөөний минь сайхан амруу. Сайхан амруу. Сайхан амрлуу. Та мань өглөө ямар гоё амарч. Ер нь өглөө танах хэр эрт босдог байлаа? Манайх ч одоо 4 цаг гэж босдог. Ерөөсөө юу? Тий. Өвлж 100 ч ерөөс 4 цагт л босдог. Цацарч ийстэй хэлдэг. За ястаа энэ сайхан өрөм. Энэ тосноос ч идэж авал. Гараад нүгэж авал гарч чадчих. Наад одоо жинхэнэ миний нутгийн брэнд. Ойртож байгаа сэрүүхэн байгаа болохоор та дараагийн лугаа ер нь гарах уу? Жохон өрөөргөө, жохон дулааргүй. Жохон дулаарг. Ойрын доонуу жохон сэрүүхэн байна. Тий сэрүүхэн ер нь хүртэн байна. Ер нь хүртэн. Удаан зогсоход бол хэрэгтэй шүү. Хэрэгтэй. Тий. Уйлын тасганд лугаа явах гээд. Одоо юу явуулсан шүү дээ. Тий явлаа. Юу тийшээ ажил мож гэх юм шүү дээ. Тий. Тэгэл сэтгэл догдлол байна. Тий. Тэгнэ. Одоо аймаг гэр чи бүр жоох нас яваад. Мотогоо явна гэхээр бүр сэтгэл догдлол. Төвсөн хөхмөр суманда ах トゥ усын үйлчлэл хийх гэдэг. Тийм юм л болсон. Тэгээ тийм ажилтаа болохоо зэрэг нэлээд ажилтаа. Тийм байна. Энэ хаавар. Тийм. Бол бас нэлээд л завгүй, нэлээд л явдалтай л байх юм байна. Тийм явдалтай. Тийм байна. Энэ одоо танаа нутгийн цай юу нэг тийм бүтгэн цай. Тий. Тий. Хоолтойгоо ингэж чандаг шүү тий. Тий. Өтгөн. Би одоо өтгөн цай их уух туртай. Аа. Бүр залуу ах юм. Өтгөн цай сайхан. Сайхан өтгөн. Ядраа гарган тий. Дүүнер нэгсээ хөдлөн. Тэгээ урилгын өмнө хүлээж аваад гэртээ хонос явдал туйлыг их баярлалаа. Та хоёрын маань цаашдын ажил үйлс бүтэмжтэй сайхан байх болтугай. Хүчтэйхээ өмнөөс хүсээ өрөөе. Тэгээд эргээд уулзахын хөрөөл төвшүүлээд дүүн одоо ингэ цайлчд мордно. За одоо ер нь оройдох тийшээ болчих. За баярлалаа тань. Зөөр мэрж одоо зурглаач хүний одоо гэр бүлийн хүн гэж бас ямар хүн байдгийг нэг болохоор одоо зурглаач хүний дагаалаад хамт явж идэг. Нэг болохоор одоо тэнд зогссон юм зааж идэг. Ийм хүнийг одоо
амьдралын сонирхож ирж хонсонд одоо бас баярлалаа. Тэр тийш би өчтөр орой бас яг багийнхантайгаа яриа байжсан. За ер нь бас олон л айл тонж байгаа. Яг зураглаач мэрэгчлээ ийм айлт ер нь хонс юм уу гэсэн чи ерөөс ойнд орж ирэхгүй л. Тэр нь анхных ухаан. Одоо яг зураглаач айлт. Одоо тий хөрхийн тэргүүн яг мэрэгжлийн зураглаач айлын одоо нэг өдрийн амьдралтай хамт байсан явдалтай их баяртай шүү. За сайхан зайлчаад. Хөтлөгч. За маш их баярлалаа. Хонуусын явдал туйлын таатаа сайхан байна. Яг их өөрийнхөө цаашдынхаа ажил үйлс амьдрал ахуй эрүүл мэнд бүх зүйлд нь хамгийн сайхан бүхнийг үсгээрэй. Эргээд уулзах эрүүл дэвшүүлье гэж. Баярлалаа. Та бүхнийхээ ажил амьдралд хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Айн зандаа сайн яваарай. Ажлаа сайн битгээрэй. Тэгэлгүй яах вэ? За баярлалаа. За их нэгч. Шууд хөдлөө шүү.